Тэгдлийг бол одоо хүчин төгөлдөр байгаа хууль эрх зүйн орчин дээр үндэслээ боловсруулсан байгаа бах. Тэгээ сая засгийн газрын татварын хуулийн өөрчлөлт өргөн барьсан. Тэгээд энэ дээр бол 2.2 их 80 одоо татвар төлөгчдийн нуруунд дээрээс хөнгөлнөгдсөн. За гэтэл төсвийн орлого 34 их 80 гээд 27 онд 28 онд 37 39 гээд ингээд өсгөө тавьсан. Тэгэхээр энэ татварынхаа эффектийг яаж тусгасан юм бэ? Хэрвээ одоо 2.2 их 80-ийн хөнгөлт үзүүлж байгаа бол энийг яаж нөхөх юм гэдэг асуудал. Тэгсэн мөртлөө нүүрсний экспортоо одоо 100, 105, 110 гээд ингээд тавьсан. За эрхчил оны эхэнд хил холболтын одоо төмөр замын аж дуусах уу? Хэрвээ эн чинь дуусчвал жилдээ 30 сая гээд байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрснийхаа экспортыг их л бага тавьсан болов гэсэн. Ийм яагаад ямар тооцоогоор одоо 29 онд 110 сая тонн гэж тавьсан. Одоо 90 сая гаргаж байгаа бол ядаж 30 саяг нэмэхээр чинь 120 гарах юм болцоо байхгүй мó гэсэн. За нэг ийм асуулт байна. За энэ инфляц чинь ер нь бол энэ түш тэгэл одоо махны үнэтэй холбогдуулаад нэлээд өсчлөө. Тэгэхээр энэ эх жилүүдэд энэ түшнийхаа нөөц энэ мах хүнснийхаа одоо нөөцийг бүрдүүлэхэд ямар асуудлуудыг одоо төлөвлөж байгаа юм бэ? Одоо түшний үн нэмэгдээгүй байхад зөвхөн тасал үүсгэтэл одоо махны үн дагаал бусад бараа бүтээгдэхүүн үн дагаал өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалахад чиглэсэн нөөц бүрдүүлэхэд чиглэсэн одоо ямар асуудлуудыг эрхчилд хийх юм бэ гэсэн. За мөн одоо ингээд эрхчлүүдэд хөрөнгө оруулалтын ажлууд бас нэлээд хийх шаардлагатай тулгарсан асуудлууд байгаа юм. Тэгээ хөрөнгө оруулалтын одоо орон зай байгаа юу? Намрын одоо төсвийн тухай хууль 27 оны төсвийн хууль одоо өргөн мэдүүлэхэд шинээр одоо хөрөнгө оруулалт тавих тийм орон зай байгаа юу? Хуучин одоо хөрөнгө оруулалтуудаа дуусгахад хэзээ хэмжээний одоо багцаагаар төсөв хөрөнгө одоо шаардлагатай байгаа юм. Дуусаагүй одоо барилга байгууламжуудаа дуусгахад хэдийн хэмжээний одоо хөрөнгийн одоо шаардлага байгаа юм бэ гэсэн. За ийм асуудлууд. За эдийн засгийн хөгжлийн сайд энх хоёр сайд хариулъя. За урсгал зардал 27 оны төсөвдөр 6-аас 6 их найдын нэмэлт ийм ачаал үүсгэн шинэ хөрөнгө оруулалтыг төлөх болцоо маш хязгаарлагдал байгаа. 2.2 их найдын хөрөнгө оруулах төсвийн хөрөнгө оруулалтын орон зай байна. За үүнээс бид 3.6 их найдын үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтаасаа энэ 2.2-ыг чиглүүлнэ. Энэ хэрэгж байгаа төслүүдийн эренблэхээс өөр арга байхгүй. Урсгал зардлын хэд өсөлт үндсэндээ төсвийн төсвөөр дамжиж хөрөнгө оруулах хийх одоо боломж маш хязгаарлагдж байгаа. За хил холболтын ажлууд идэвхтэй санхүүжилтөнд тасралтгүй өрнөж байна. 27 ондоо багтаж ашиглалтанд оруулна. За нөгөө талдаа нүүрс маань өөрөө Монгол улсын одоо коксх нүүрс энэ урд зах зээл дээр идэвхтэй өрсөлдөж байгаа. Нийт бүгд хятад улс маань өөрөө 204 орчим сая тонн кокс нүүрс импортлж байгаа. Түүний бараг 50% нь Монгол улс дангаараа бүрдүүлж байгаа. Тэгэхээр их томоохон одоо орон зай эзэлж байна. Тэгээ нөгөө талаас бас эн чинь зах зээл нь хязгаартай байгаа. Бусад орнууд байгаа. Тухайн орны бас бодлого байгаа. Энэ бид нар ер нь 100 сая тонн дээр л нүүрсээ ер нь барих бодлогыг цааш хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь нүүрсээ баяжуулах, биржээр арилжах, үнд хүргэх энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн юм бодолтой. Тэрнээс тоон хэмжээгээ нэмээд өгөөд байвал бидэнд бол чадах байна. Тоон хэмжээгээ өгснөөр бас үн өсөх. Буюу зах зээлд бас тийм өрсөлдөөнд боттой байх боломж тийм хязгаартай. Тэгэхээр бид бас зохистой хэмжээнд сайн үнээр найдвартай нийлүүлэх ийм бодлогыг барина гэж. За нөөцтэй холбоотой бодлогууд засгийн газар дээр авагдаад шаардлагатай их үүсгэн гарагдаа явж байна. Ялангуяа түлшний нөөцийг бүхий салбарт бүрдүүлэх, үүн дотор одоо экспортыг бүрдүүлж байгаа гол улуурхайн ордуудын дэргэд, аж ахуйн нэгжүүдийн дэргэд нөөцийн одоо савнуудыг барих ажлыг одоо эхлүүлсэн. За мөн одоо улсын нөөц болон бусад
нөөцийг нэмэгдүүлэх нь одоо онцгой чухал. Дор хаяж нэг 3 сарын нөөцийг барьж ээж гинтийн юм шоконд бол эдийн засгаас савлахгүй аваад гарах юм боломж бүрдэж байгаа. За энэ бол бодлого бол хэрэгжиж байгаа. За бусад одоо бараа буюу хүнсний бараа, ялангуяа Улаанбуудаа хаврын тариалтыг эрчимжүүлэх үнийг одоо инфляцид одоо өртүүлэхин тулд одоо хямдралтай үнээр шатхууныг нийлүүлсэн, бордоог нийлүүлсэн, ургамал хамгаалан бодисыг нийлүүлсэн. Тэгэхээр энэ жилийн одоо Улаанбуудаа тариалтын эд өрнж байна. Үр дүн эрэг гарах байхаа гэсэн хүлээлттэй байгаа. Орлого зарлага дээр яриад байгаа ч За Сангиам. Тулг ажлын хэсгийг ахлах зорилгоч нь үү? Ажлын хэсэг. Хин хариулах уу? За ханар сангийн яамны төрийн хэмжээнд 4-р микрофон. Ажлын хэсэг хариулъя. Төсвийн хөрөнгө оруулалтын үргэлжлэх дүнг асуусан. За энэ оны 26-оос үргэлжлэх хөрөнгө оруулалтын дүн бол 3.6 их 80 байна. За тэгээд энэ жилийн батлагдсан төсөв нөгөө хэмнэлтийн хуулиар энэ оны 5 сарын 31-нд дуусах ёстой. Тэгээд тэр хүртэлх байгуулагдах гэрээний дүн ямар байхаас хамаарат эрхчлэлийн үргэлжлэх хөрөнгө оруулалтуудын дүн бол тодорхой болох ёстой байгаа. Одоо байгаа байгуулсан гэрээнийхээ хүрээнд бол үргэлжлэх хөрөнгө оруулалтын шаардлагатай дүн бол 3.6 их 80 байна. За Баатарживын мөнгө соёлын асуулт асууя.